Сэдэв 4 Google Sheets. Google Sheets гэдэг нь онлайн хүснэгтийн програм ба Microsoft Excel-тэй зохицож ажилладаг. Шинээр Google Sheets-ийн тулд sheets.google.com гэж орох. Эсвэл Google Drive-ийн New гэсэн товчон дээр даран Google Sheets blank spreadsheet гэсэн дээр дарж орно. Ийхүү шинэ хуудас нэгтлээ. Зүүн дээд буланд байрлах ногоон дүрсэн дээр дарж Google Sheets-ийн нүүр хуудас руу очино. Эндээс та blank гэсэн дээр дарж шинэ хуудас үүсгэн ажиллах боломжтой ба эсвэл бэлэн загваруудтай ажиллах боломжтой. Мөн таны сүүлд ажилласан файлууд энд харагдаж байна. Ингээд шинэ файл үүсгэе. Хүснэгтийн нэрийг зүүн дээд буланд дарж өгнө. Харин хүснэгтний доор Sheets буюу хуудасууд харагдаж байна. Нэмэгтээр даран шинэ хуудас үүсгэнэ. Мөн хуудасныхаа нэрийг өгөхдөө Sheet гэсэн бичгээр 2 удаа даран нэрээ өгөх боломжтой. Хуудасны хойнд байрлах доошоо харсан суман дээр дарж энэхүү хуудсыг устгах, хувилах, хуулж, нэрийг нь өөрчлөх, өнгийг нь өөрчлөх, хамгаалах, нуух, байршлыг нь солих гэх мэт боломжууд харагдаж байна. Компьютер дээр ажилласан байгаа Excel файлаа Google Sheets руу хэрхэн оруулах вэ? Үүний тулд зүүн дээд буланд байрлах файл гэсэн дээр дарж Import товчийг дарна. Энд Drive-аас файл оруулах, надтай хуваалцсан файлыг сонгох, эсвэл саяхан ажиллаж байсан файлуудаас сонгох, мөн шинээр файл компьютероос апплод хийж оруулах гэсэн хэсгүүд байна. Select товчийг даран файлаа орууллаа. Шинэ файл болгож оруулах, эсвэл нээлттэй байгаа файл дээрээ шинэ хуудас нэмэн оруулах. Үгүй бол нээлттэй байгаа файлыг тэр чигтэн сольж хадгалах гэсэн сонголтууд байна. Шинээр файл болгож оруулах гэдэг сонголтыг датлаа. Ийхүү Open Now товчийг дарахад шинэ цонх нэгтэн миний Excel файл Google Sheets файл дээр гарч ирлээ. Хүснэгтэн дээр оруулсан өөрчлөлтүүд тэр дараа хадгалагдаад явна. Хэрэг та олон хуудас өгөгдөл оруулсан бол тухайн хуудас бүхнийг ард нь байрлах сум дээр даран өнгийн сольж ялгах боломжтой. Мөн тухайн хуудсан дээр хулганаараа даран аргашаа, урагшаа хөдөлгөн байршлыг нь солих боломжтой юм. Ингээд хамтарч ажиллах талаар үздэгэй. Нэг хүснэгтэн дээр 200 хүртэл хүнийг урин ажиллуулах боломжтой бөгөөд харин нэг дор 50 хүртэлх хүн харж зэрэгцэн ажиллах боломжтой юм. Мэдээж хийсэн өөрчлөлт бүхэн хадгалагдаад явах тул хүн бүр файлын хамгийн сүүлийн хувилбар дээр ажиллах боломжтой. Хүн урихдаа баруун дээд талд байрлах Share товчон дээр даран урих хүнийхээ имэйлийг бичнэ. Мөн тухайн урьж буй хүнээ ямар эрхтэйгээр урьж буйг нь тохируулж өгөх хэрэгтэй. Тухайн хүснэгтийг зөвхөн харах, эсвэл санал оруулах, засварлах эрхийг нь эндээс сонгоно. Харин Share товчон дээр даран Get Shareable link-ийн копиг хуулж авснаар энэхүү хүснэгтийг олон хүнд түгээх боломжтой болж байна. Хэрэв хүснэгтэн дээрээ хамтарч ажиллах шаардлага гарах юм бол хамтран ажиллагчид руугаа шууд имэйл явуулах боломжтой. Үүний тулд Files руу орон Email Collaborates гэсэн товч буюу хамтран ажиллагчид руугаа мэйл бичих гэдэг дээр дарна. Хэрэв та ажиллаж буй хүснэгтэн дээрээ санал оруулахыг хүсч байвал санал бичих хит хитэн нүдэн дээр юм уу мөрөө идэвхжүүлээд хулганыхаа баруун товчон дээр дарж комент хэсэг дээр дарна. Ингээд гарч ирсэн цонхонд саналаа оруулах боломжтой. Таны санал Resolved буюу бүрэн гүйцэд шийдэгдэхээс нааш алга болохгүй эндээ харагдсан хэвээр байх болно. Олон хүн зэрэг ажиллаж олон санал оруулснаар ажиллах талбар харагдахад хэцүү төвөгтэй болдог учраас санал оруулахаас гадна өөр нэг арга байдаг нь тэмдэглэл оруулах юм. Үүний тулд хүссэн хэсгээ идэвхжүүлээд хулганыхаа баруун товчийг даран Insert Note гэдгийг дарна. Ингээд та энд тэмдэглэгийг оруулах боломжтой. Тэмдэглэгээ оруулсан хүснэгтийн даталд гурвалжин дүрс гарч ирдэг.
Хэрэв хамтрагчдынхаа хинэн хизээ хүснэгтийг засварласан түүхийг харахыг хүсвэл файлцсны See Revision History буюу засварласан түүхийг үзэх гэдэгтээр дарна. Эндээс хүснэгтийн өмнөх хувилбаруудыг харж засан сэргээх боломжтой. Зүүн дээд булангийн сум дээр даран энэ хуудаснаас гарна.